Сайн бацхан үзэгчтэй Magda Friends podcast-ийн маань 46 дахь дугаар үгээр эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт тулгаа. Гана. За ика 3 байна. За аль би усаар ингэ хүлээлт эхэллээ. Манай подкастын 2 дахь улирал. Уг нь бол альбиас 3 буу тий. Тэ. Сүүлийн улир эхний 24 оны нэг сүүлийн 3 уралдаан мөрөлдөө нийлээч тий. Нөө Бразилийн амир уралдаан биз дээ. Тий. Тэгээд бол альбиасаар одоо 2 дахь сизон эхэллээ. Ингээд 2026 он шинэ regulation, шинэ жил 11 баг. Тий. Уралдааны томыг ярилцахаар бид гурав студид цуглаад байна. Сайн бацхан уу? За сайн бацхан уу guys. За тэгээд бас юу яасан энэ амралтын өдрөөр яг бид гуравт бол те өглөө таарад. Өглөө үүрээр таараа те. Quali бол 6 цагт, уралдаан 5 өглөөний 5 цагт. Манай энд бол эхэлсэн. Тэгээд бас манай Закагийн санаачилснаар бид гурав бас Discord дээр watch party те зөвхөн байгуулсан. Тэгээд яг хаа дахин хэлэхэд бол яг нэг юм хүн татах гээд байгаа биш. Комментари хийх гээд байгаа биш те. Зүгээр л гэр гэртээ ингээ ганцаараа ингээ зургатаараа үзчихснаас яг хаа бөөндөө суугаад ярих юм яриад асуух юм асуугаад хамтдаа уулаа галдаад юм үзүү сонирхолтой юм уу да гэж бодоод. Улирлын анхны уралдаан тий. Тэгээ бас нөгөө гэдгээрээ. Тэгээ нөгөө Монголд бас үзэх боломжгүй юм байгаад байгаа шүү дээ. Тийм болохоор бас нэг жоохон тус суулаад нэмээд олон нэг бейт нэг тий клик бейт рүү олон дарж явахаар зүгээр Discord ороод ингээд нэг үзэж болох боломжтой. Тий. Яг тий цаасан дээр бол яг хууль дөрмийн биш те. Гэхдээ угаасаа л Монголд дөрмээр үзэх арга боломжгүй байна. Өөрсдөө ийм байдлыг үүсгэсэн учраас тэгэхээр яг одоохонд бол гайг баг. Тэгээд маах Discord-д ороогүй бол Discord руу ороорой. Тэгээ фэнтези эхний 7 нэг явцсан байлээ. Гэхдээ яг фэнтезид амжид багчин байгаа. Гэхдээ лигтэй бас бүртгүүлээгүй ч юм уу те. Тийм үү соёллигээрээ бүртгүүлээрээ. Өмнөх дугаар дээр Pinet.com дээр Discord руу орох линк тэгээд фэнтезигийн код байгаа. Тэгээд энэ дугаарын доор бас хэрвээ хүсвэл оруулнаа. Манай Discord бол 200 хүнтэй болсон байлээ. Фэнтези бол 66 хүнтэй болсон байлээ шүү. За манайхан амжааг бол яраарай. Гэлцаарай гэж. дараагийн уралдаан 7 хоногийн дараа биш ээ. Бараг. Одоо шууд энэ лав тий. Тэнтэй өдрийн дараа. Энэ дугаар орохоос 3 өдрийн дараа. Дандаа нэг авир. За уралдаан Австралийн Гран При тэгээд шууд юу яа гэж бодлоо. Нөгөө нэг тестинг дээр хүмүүсийг л за одоо Австрал болчихж л яг хин бэ мэдгдэн гэсэн шүү дээ. Жинхэнэ нүүр царайг харуулъя гэдэг. Дандаа нуулттай байсан юмнуудыг ил болгоод. За тэгээд та хоёрын хувьд уралдааны сэтгэгдэл одоо 26 оны шинэ regulation-ээс юу хамгийн тод? Эхний уралдаанаас юу та хоёрт хамгийн тод үлдвдээ? Тод үлдсэн юм гэж одоо яаж ил үүрээр үзсэн болохоор тэрхснийг хэлэх үү бас тий. Чи яг 5-аас эхлэхэд 4:55 үж бараг 50 сэрээд очиж шууд компьютер суугаад зүгч бас эхлээд сүнс ороогүй байгаа. Тэгээд дундуур сүнс орсон чинь бас нэг жоохон нэг уралдааг өдөртөө болцсон байсан. Бүх байлдаа ороод нэг 18 хүртэл ер нь. Тий. Тэгэхээр тэр үл чи яг заа сэргээд одоо болсон чинь яг үлдсэн юм гэхэлэр одоо жоохон ойлгомжгүй гэх юм уу жоохон тиймэрхүү байлаа батсан. Одоо батарей нь одоо тэр чинь уулын гэрлээрээ харуулж болоод тэр гэдэг байгаа шүү дээ. Бид нар ч ямар ч мэдээлэл байхгүй, заримдаа мэдээлэл нараа зандаа гарахгүй тэгэхээр бас нэг жоохон яг нэг нь одоо ард нь 1 секундын орд яваад байгаа. Жижиг тэр цаг нь гарахтаа одоо хоёрхан зэбрт болцсон байна. Тэ наривчлал нь бүр байхгүй. Тэгэхээр чи одоо 0.8 дээр бичнэхээр за энэ одоо ойртоод байгаа ч юм олдоод байгаа ч юм уу бүү мэд. Нэг жоохон тийм асуулт ихтэй. За тэгэл ер нь бол гайхаж байгаа л дууссан. Уралдааны эхлэлийн талаар зэка старт. Яха ерөнхийдөө нэг тийм юу болсон шүү дээ. Яг үзүүштэй юм шиг боловч яг ингээд тогтоод ирэхлээр угаасаа тэр худлаа гэдэг импрешн үлдээгээд байгаа шүү. Тэг хиймэл гэж яриад байгаа шүү дээ. Одоо нэг хэн хэлсэн бэ? Норос хэлсэн бэ дээ. Хиймлэр ингээд бид нар уралдаад байна гэдэг. Яг надад яг тэгж санагдсан тий. Яг одоо нэг машиных нь одоо юу гэдэг батарейнаас хамаарал ерөнхийдөө тэгэл чи урд байх уу хоон байх уу гэл. Чи төрүүлж чадахгүй чи хамгаалж чадахгүй гэл тийм болчиход. Тэрнээс шиг ингээд яг нэг юм жолооч одоо нэг гоё ингээд яг лайнаараа тэг гридээр ингээд яваад нэг хурд нь орж чадах тэр нь байхгүй. Зүгээр л батарейгаа чи яаж
цуглуулж ашиглаж чадсан гэдэг тиймээс болоод нэг тийм сонирхол мэдрэмжтэй үлдсэн. Нэг гоё юм шиг. Уул нь ингээд нодлон жилийн Австралийн овертейктэй харьцуулбал баг 3 дахин илүү овертейк болсон юм билээ шүү дээ. Тийм л. Тэгсэн мөртлөө тэр нь ингээд useful юм байхгүй. Ингээд угаасаа төрүүлээ маа буцаагаад халдлаа гэх ингээд ерөөсөө юм уур таана орсон тоглоом. Тоог харах юм бол яг гоё харагдаад идэв те. Тэгтээ амьдрал дээр бидэрт үлдэж байгаа тийм гоё гүйц төрүүлсэн юм байхгүй. Ер нь яванда одоо тийм гүйц төрүүлтүүд байхгүй болох юм шиг надад байхгүй энэ байдлаараа байвал. Одоо жишээлбэл нэг Бакууд Пиастри яаж нэг гүйц төрүүлээ бүр сүүлд Тормонд гүйц төрүүлдэг одоо Рикардогийн гэсэн бүр сүүлд яг нэлээд сүүлд дотор нь дайрж ороо тиймэрхүү гүйц төрүүл одоо баг өвдө харахгүй байна. Ямар нэгэн байдлаар зүгээр яг батарейгаараа яг урд нь орсон тэгээд тэргүүрээ явсан юм тийм л гүйц төрүүлтүүд яг одоо тэр хиймэл гэдэг бол яг л үнэн л байгаа. Тэр нөх хин батарейгаа хурдан зэнгэлж чадчихээн тий. Тэр ч одоо нэг техник нь л илүү дуулчихж байгаа шүү дээ тий. Одоо дугуй менежментийн орнд батарей менежмент харин ерөөсөө за би энэ цэнийг хэлчихвэл тэнцээ очино. Ерөөсөө байгаа тийм бодолтой. Бид нарт бол яг дасаагүй болохоор л ер нь тийг санагдаад байгаа юм шүү. Тэгэл ер нь гүйц төрүүлэх чинь тэгэл гүйц төрүүлэх. Яг тэр талаасаа харуул нэг машин ингээд өөрөө бас нэг хөнгөн арай нэг тий юутай маневр гэж ярьдаг шүү дээ манайх. Маневртай болсон санагдсан. Ер нь нэг сав гэдэг. Өмнө ч бас нэг жоохон хурдан биш машин урт тэгээ өргөн тэгээ ер нь жоохон паазгансан байсан шүү дээ. Жигэж ороход хэцүү. Сая бол гараан дээр леклерийг хараа шүү дээ. Зүгээр л сав гэл дундуур сүлжээ гараа явчихлаа тий. Тэрийг харахтлаар бас ингээд бас гоё ч юм шиг. Тэгтээ ингээд эргээгээл жоохон тийм яг юутэй л да тунцтай. Орсоор насаа төгтэй гэдэг шиг. Тий, надад бол уралдаан бол ер нь таалагдсан. Одоо яг угаасаа яг нэг ингээд хүмүүсийн ярианы юу ба одоо хил ам болоод байгаа юм ба шүү дээ. Яг хоёр хэлсэн шиг ингээд батарей одоо тэр хин сайн мотор хийсэн, одоо хин сайн хурдан зэнгэлж чадна, хин тэрийг үр ашигтай зарцуулж чадна, тэр нь гүйцэтгэг гээд. Гэтэ яг нэг DRS байсан шиг ингээд ингээд шулуун дээр очиод наадхаа гүйцчихнэ гээл дагаал яваал. Ингээд л одоо миний үздэг формулатай ер нь л нэг тиймэрхүү л байсан шүү дээ. Ер нь хиймлэр л ер нь баг гүйцдэг те. Тэгэд ер нь ингээд машин гүйцнэ гэдэг чинь тэгэл урд нь л орох болохоос тэгээд яаж хийж байгаа гүйцнэ гэдэг чинь тэгэл тэр хүн ямар нэг юм нөгөө хүнээс илүү хийж байгаа л ер нь л гүйцнэ гэсэн үг. Тэгээд тэр нь одоо батарей нэ нөө зөрөгтэй нэ бас нэг надад бол яг тэр. Надад хамгийн том тэнэг юм тэр quality л жоохон таалагдахгүй. Таалагдаагүй сайн. Одоо нөгөө quality дээр ингээд нөгөө яг Mine 3-ыг авсан нөгөө хогийн мэдрэмж биш үү? Одоо нөгөө Hans Bug, Cobra, Монголын Cobra битэд нөгөө цахилгаан go kart яасан шүү дээ. Тэнгууд ингээд шулуун дээр гიშгчэн гут яг батарейн дуусаад. Батарейн дуусаа гიშгээд байгаа гут гიშгээд байхад ингээд удаашраад эхэлчихсэн шүү дээ. Шууд хоошин татаа тийм ингээд яг нэг хүн гүцгээд ингээд явж байгаа зураад яг нэг тийм новшин мэдрэмж яг эднэрт төрж байгаа ах гэж надад санагдав. Тийм шүү. Яг тэр бол надад таалахгүй. Одоо жишээ нь одоо мотор спортын ноён өргөл гэдэг те тэгснэ ингээд хааз гიშгээд байхад машин удаашраад идэг тийм тэнэг. Тэр бол тэнэг санагдаж байгаа. Уралдаан бол харин гоё болсон. Ямар саяны уралдаан бол гоё болсон. Гэхдээ саяны уралдаан гоё нь яг энэ regulation шин дүрмийн гоёор болсон уу эсвэл зүгээр багууд ингээд юмаа сайн мэдээгүй хол зөрүүтэй байгааг нь гарсан баг та. Фактлаад одоо жишээ нь Mercedes батарейг үхэлсэн гэж байгаа нэ гараан дээрээсээ. 0-тэй. Тэ. Тэгээд юу бас тэгээд л штэ. Racing бол бас төлөө. Батарей багт 0-тэй эхэлсэн гэдэг чинь. Тэгэхээр ингээд тэгээд тэр батарейг чинь за яг одоо тэнэглээ яг одоо яа гэж бас дарддаг юм байхгүй юм лээ штэ. Зүгээр тэрийг ингээд нөгөө моторын тэр юу одоо багуудын тэр софтвер өөрөө шийдэж байгаа. Тэрнээс жишээ ингээд дарангууд тэнэглэж эхэлдэг яагууд ингэж эхэлдэг юм байхгүй. Тэрийг урдчил тохируулдаг. Тийм болохоор тэр formation lab тэр одоо за formation lab гэсэн мод энэ байхгүй юм шиг л. Тэгээд тэрнээс болоод сая одоо ингээ Mercedes одоо ингээ нөгөө нэг батарейга гараан дээр эхлэхэд одоо батарейг хоосон байсан гэх тээ. Яг энэ шиг ингээд нөгөө яг төсөөлөх өмнөх айгүйх дата байхгүй юу яахыг мэдэхгүй байгаа учраас сонирхолтой уралдаан болчихоо даа гэж боддог. Магадгүй. Тэгээд яванд юм жигдрээд эхлэнгүүт бас тэгэл хуучин шиг нэг жоохон тий. Тэгээ явандаа жигдрээд эхлэнгүүт л нөгөө нэгт байгаа нь явсараа төрүүлдэгч болчих байна. Тэ. Тэгэхээр л хэлж мэдгүй. Гэхдээ эхний уралдаан бол бас эхний 19 тойрог бол тэ. Сонирхолтой байсан тий. Нөгөө нэг 14 онд бас моторын юу солигдоход одоо энэ дээр биш нөгөө нэг Mercedes хоёрт орсон Perez Hülkenberg хоёроос
7 секундын урд тарж ирсэн тий. Тэрийг харьцуулбал сая бол quali нэг 0.7 мала. Тий. Бас харьцангуй гайгүй. Бас хүмүүсийн айгаад байсан юм тий. Бас нэг хит ингээд холдоод бас угаасаа утгаалтчих واخ гэсэн бас харьцангуй гайгүй болж байна. За. За тийм байна. Тэгээд манай үзэгчдээ бас тэгээд саяны 7 хоногийн талаарх те өөрсдөө сэтгэлдлийг комментээр үлдээгээрээ. Тэгээд шинэ дүрмийн өөрчлөлт одоо юун таалагч нь юун таалагдахгүй нь яавал дээр вэ гэдэг тэр те. За шууд нөгөө уралдаанаа яриад эхэлсэн юм чи уралдааныхаа үр дүнг ярьч те. Одоо мэдээж гэжтэй яг үр дүн бол яг нэг юм яг уралдааны эхний хідэн тойргийг бол яг харуулахгүй те. Нэг Mercedes 1-2. Тий. Квалигаач аваад уралдаанаач авцсан шиг харагдаж байгаа. Гэтэ бол яг эхний 19 тойрог дээр бол яг тийм амархан бол байгаа гэж те. Тий бас өөрсдөө ч гэсэн бас юу яцлаа шүү дээ. Ferrari-г ингэж бодсонгүй гэж үгээд ярьсан тий. Өөрсдөө ч гэсэн жоохон тэгээд хэцүү байдалд яг одоо тэр батарейны л юу шүү дээ тий. Тэрнээс хэцүү байдалд орсон дээ. Тэрийг далдаагац гэж хөвж явсаар байгаа. Тэр нь азар бас Ferrari ч гэсэн бас нэг жоохон хальт бүдрээд тэгээд тэрэн дээр нь баталж аваад нэгт орсон. 1-2-ыг авсан мөр. Mercedes ялчгүй энэ жил өнгөтэй харагдаж байна тий. Тийм. Одоо энэ жомлцлыг хараа. Үнэхээр амар өстэй бүр яг харчаад үр за ямар эвгүй жомлцаад байна гэсэн яг л. Улаанцаа инээж чадахгүй. Гэхдээ инээдээ нууж чадахгүй ингээ. Тэгээд уралдааны нөгөө race pace-ний юм нэг дата гарсан байлээ. Тэгээд багуудын ерөнхийдөө эхний одоо жагсаалт гарсан гэх юм хурдаараа. Мэдээж Mercedes бол одоо benchmark. Одоо бүгд барайны шугам те одоо хамгийн урд машин Mercedes. Хоёрт Ferrari ясна 0.26 0.265 билүү те 0.13. 0.13 0.21. Тийм хугацааны хойно те одоо уралдаанда Benzes. Тий. Тэгээд Red Bull байсан уу? Verstappen 0.5. Тий. Тэгээд McLaren тэгээд 0.56 ойролцоо. Тэгсэн чинь Audi Haas 2. Haas тэгээд Racing Bull орж ирж байна шүү дээ. Баг үл тийм байна. Лоос нь бараг л энэ бод. За тэр чих тусна. Тэгээд одоогийн байдлаар бол яг ихний уралдаан иймэрхүү одоо power ranking юм уу те. Багийн дараал үүссэн. Mercedes бол одоо хамгийн дээр нь. Одоо хүн болгоны одоо за энийг л гүйцэх ёстой гэсэн машин Mercedes болчлаа. Үлрэлийн одоо уралдаа эхлэх өмнө яриад байсан дэр яг юм л уусттай ингээд багуудыг хүчээр нь ингээд явуулсан байсан ингээд тэр бүрэл ер нь бол ойролцоол гарч ирж байгаа. Гэхдээ энэ дээр юу авч тусна авах хэрэгтэй хаа. Максыг жоохон хаалтан дотор. Яг л хойноос ихсэн учраас бас яг нэг жинки юу харагдаагүй гэж би бодод. Хэрвээ урдаас эхэлсэн бол бас нэг өөр тактик руу зөксөн тий. Яг л уралдаан дууссаны дараа өөрөө хард болстой навшин дугуй байсан гэдэг. Тий. Угаасаа хард ирэхлээ. Тэр холоос яж байгаа учраас. Тийм. Тэгэхээр урдаас эхлээд мэжмтэй ч юм ихсэн бол бас арай өөр дүр зураг байх байсан баг. Тэгээ угаасаа уралдаан эхлэхэд харж хажаар бол ер нь дөрөвт яваад өстэй тий. Гайхсан даач. Энэ дэр нөө юу штэ. Удирлын өмнөх жигсаалтан дээр нөгөө нэг хүмүүс юу яатсан бэлээ. Ferrari-гийн юм сайн байна гэж боддог хөөд. Та хоёр тэрэн дээр одоо Ferrari-гийн хүлээлт яг 2-2-2 байсан эсвэл 4 байжгаад сая бас 2 орж ирсэн сонирхолтой байв. Одоо бол 2 л шийдсэн би бол. Бас би бол юу хэнийг McLaren-ыг арай илүү байх л гэж бодсон. Бас нодлонгийн номер 1 машин тий. Бас арайч бүх юм алдчихгүй байх гэж бодсон. Тэгээ яг Ferrari нэг Red Bull-тэй нэг 3-4 төрлөл байх гэж бодож байна. Харин тэгсэн чи эсрэгээрээ McLaren жоохон фейлж шүү дээ тий. Тэглээ. Шалтгаан гэсэн чинь өдөр чи юу юм бэ лээ шүү дээ. Одоо хэдий бенз ингээд мотороо өгч байгаа чсэн тэр моторыг яаж датагаа ашиглаж юу явах софтвер нь угаасаа дагалдаж ирдэг юм шиг л шүү дээ. Өөртөө зохиолагч юм уу? Тэгээ одоо юу гэсэн байлаа нөгөө бүх одоо эрг шуурга юуг нүгэн одоо нөгөө тохиргоо яаж удирдахыг нүгэн. Тэрийг яаж удирддаг програмын нүгэн. Гэхдээ хэрвээ ингүүл энийг ихсэг багсаг хэнийг ингээд одоо тэр нөгөө толгойг нь одоо програмын баг өөрсдөө хийнэ. McLaren optimization хийхин баг өөрсдөө. Тэгээ тэрийг McLaren Mercedes-с жоох муу хийсэн үү? Эсвэл Aeron эсвэл муу байж магадгүй шүү дээ. Stella болохоор ерөнхийдөө одоохондоо Mercedes-ийн мотортой холбогдлоо бид нар дата дутуу байна гэдэг. Тийм л төс. Тэрнээсээ болоод ерөнхийдөө жоохон хойно уралдлаа гэдэг.
Тэгэхээр би бол цэвэр нөгөө нэг аэро гэхээс илүү юу мотор л байгаа гэж бодож байна. Энэ дээр бас нөгөө нэг Russell хэлсэн бас нэг YouTube юу сугуудаар яваад байгаа юм блэ. Ferrari-гийн Aero одоо пакэж хамгийн шилдэг. Эргэлтүүлэлтээр те хамгийн өндөр хурдтай эргэж байгаа баг нь Ferrari. Тэгтээ яг нөгөө нэг шулуун мотортой хамааралтай юмнууд дээр бол тэрхэг үүсгдэг байгаа. Тэгэхээр энэ жилийн Mercedes мотор ялтч байгаа ямар нэг байгаа. Түрүү жил ярьж ирсэн те. Түрүү жил 7-8 сард за бензин мотор алж ийна л гэд. Эдгээр гэхдээ ингээ яг энэ хайбрид юугаар бадцчихжээ те ингээд. Тэг яг нэг өмнөх юм дээр зүгээр ground effect нэг юм шин юу оруулаа хосогч оруулаадсан чинь жоохон ингээд чадахгүй. Тэрийг наваа хийсэн чинь зүгээр мотор ороо зүгээр. Grand Prix-г ороод ирсэн чинь дунд баян борбосын гэдэр хийгээд аваг даран танигдаад. Энэ дэр гэхдээ би нэг түрүүнийг урьдчилаад асууж ирсэн юм дэр чи нэмжлэх гэсэн одоо FIA Формула E гэдэг сэр байсаар хэтэл заавал Формула 1-ийг ингэж нэм балаа ингэж цахилгаан юм оруулж ирж яах гэдэг. Би тэрэн дээр л аягүй дуртай. 50 болгосон нөө. Одоо өмнө ингэж болж байсан ч гэсэн бас утгагүй л байгаа юм ингээд. Тинчи тэтээдэргүй ингээд цахилгаан мотороор энэ багууд чинь юм хийгээд сураад ингээд ноу хаа болоод ингээд болоод ах чинь заавал энийг нэг юу авчрах гэдэг. Түрүүн тулгаатай ярьж байсан ингээд яг дотоод шатлалын хөдөлгүүртэй. Гэхдээ мэдээж яг V12-ын багасгаад V8 6 болгочлаа шүү дээ. Дээрээс нь одоо тэр био одоо бензин тий. Тэрийг л гоё биогаар ашиглаа л тий. Гоё emission баг одоо утаа гаргаад тэрийг нь багасгахчвал тэгэл болчих юм шиг. Тэр чи заавал нэг юм. Энгийн моторыг одоо биогоор одоо ингэсэн илүү хор багтаагаар бид нар ингэж чадчих гэдэг гоё тий. Тэгэхгүй ингээ заавал шууд ногоон болох гэх. Шууд ингээл цэцэг навчаар машина бензин хийгээл тэгэл байгаа шүү дээ. Тэр био чи тий. Эздэггүй өв сургуулж байгаа л хийдэм л шүү дээ. Тэгтэл одоо тэрийг хэлж байгаа дөрөв марч сайжруулчихлаа. Хүмүүс харин тэрэн дээр юу яагаад байгаа. Тэгэд яг ийм юм болно гэж 3 жилийн өмнө хоорнор хэлжсэн юм лээ. 23 онд бас Максус хэлсэн байсан шүү дээ. Тэгээд гол нь тэгж хэлээд тэр үе Тотогийн хэлжсэн үг нэ юм бэл. Бити тэнхтээд юу гэж шулуун дээр гэж хурдан гэж яана гэж юу хийсэн гэдэг. Тэгээ хүмүүс тэрийг ухаж байгаа гаргаад ирсэн. Тэгээ don't be stupid. Формула 1-д ингээд чигээрээ ингээд шулуун дээр хаазалж хагаад машиных нь хурдан гэд гинт багсаад удаашрна гэж юу байсан юм. Тийм юм болохгүй гэж хэлсэн. Хүмүүс ухаа гаргацсан. Одоо ингээд энд форумд сэтгүүлч байна уу? Энийг дараагийн хорлолоор доотоогоос асуух юм байна уу гэдэг гаргаад ирсэн хэлээрээ дээр. Тэгээд бас яг нэг тийм шуум яваад байгаа шүү дээ. Батлагдаг одоо нэг Mercedes лобби хийж байгаад одоо ийм юу ороод ирсэн. Наад дээр чинь бас юу саяхан нэг Sky Sport Italia-гийн бас нэг сэтгүүлч тэгчихсэн. За Ferrari яг үндэ юуг алдчихсан гэдэг. F1-д нөлөөлдөг нэг юм ноён нурууг юуг алдчихсан гэдэг. Энэ бол хамгийн сүүлд одоо Montezemolo байхад 2004 он тий тэр авцсан. Ерөөсөө байсан. Тэрнээс хойш ерөөсөө баггүй болсон гэдэг. Нөлөөгөө алдчихсан. За тэр ч юу мөр талбагталтай ардталт нэг Fiat-ийн Exor гэр бүлийн бас нэг том өвөө байдаг Gianni Agnelli гэдэг. Тэр бас өөрөө Ferrari Juventus хоёр дуртай. Тэр яг 2006 онд нас орчихсон. Тэгээ ер нь тэр байхгүй болоод ерөнхийдөө нөлөө нь хуг авсан гэдэг. Тийм талбагт. Тэгээ яг наа чинь нэг. Тэг тэрийг болоод яг энэ нөхөр л хороо бант хороо. Гэхдээ бол энэ яг яг ийм болсон гэж байгаа юм шиг ер нь л зүгээр тий. Байгаа шүү манай. Сүүлд нэг Ferrari нэг шуумыг яг нэг моторын юутай холбогдлоо FIA-тай хоорондоо яриад юу ч дэлгэхгүй тэгэл дарцсан шүү дээ. Өнгөрцөн шүү дээ. Тий. Тэр бол хамгийн сүүлийн одоо шүтэнснээс гэх юм одоо тэрнээс ш за одоо ингээд сүүлийн амиа ашиглаад тий сүүлийн амиа ашигласан тэгээд за одоо энэс цааш одоо байхгүй шүү харж идэхгүй гэдэг. За уралдаантай регуляшнтай холбоотой яг сүүлийн нэг point нэг өмнө жил quality нэгт айгуу чухал болоод нэгт орсон бол яваад төрүүлдэг байсан. Энэ жил quality нэг хамаагүй болоод гараа уралдаан дээр нэг батарей менежмент урд хойно орох нь юу ч болж магадгүй болчлаа. Тэгэхээр спринт илүү сонирхолтой болох нь үү гэдэг.
Бас нэг тийм үнцэг байгаа юм билээ. Одоо чинь сая Ferrari Pitтэй стратеги орж ирэх бол Ferrari урдаа Leclerc Russell үзэлцээр байгаа. Тэгээ ингээ басар хийсэн шүү дээ. Хүмүүс одоо бодлоо байгаа л да ингээ дахиад Ferrari стратеги алжлаа гэдэг үг тийм байхгүй юм билээ. Дата арах юм бол угаасаа орсон ч ороогүй Mercedes гүйцэтгэх байсан pace те. Тэгэхээр зүгээр гол шаас нь тэр хоёр дахь ялуу байсан байхгүй. Тэрэн дээр орж чадаагүй нь угаасаа Bottas аваачаад питлийг хаагаад зогссон. Тэрнээс тийшээ бол орох байсан дааж орж чадаагүй. Эхнийх нь бол угаасаа дуугаа элэгдэг байсан учраас за угаасаа орох хэрэггүй гэдэг одоо цагаа хэмнэх үүднээс орё. Угаасаа дараа нь ахаад гэдэг хэлсэн мэт тийм. Тэгээд дараа нь угаасаа ахаад шар гарнаа гэдэгтэйсэн. Тэгээд тэрэн дээр найн Bottas жоохон Aston Martin л найцсан багт тий. Ямар нэг юм байлаа. Гэхдээ юу юм шүү дээ. Одоо Ferrari яг угаасаа гүйцэх хэсэг нь хэцүү байсан. Гэхдээ бүх боломжоо одоо максимайз хийгээгүй. Яг урд ингээд Leclerc Russell хоёр ингээд зэрэгцээд яваад байхад Russell холдож алга болж чадахгүйсэн шүү дээ. Тэгээд дагаж ороод хойно нь ингээд секунд 2 секундын дотроо байсан бол Russell тийг зүхтах боломж олдохгүйсэн баг. Тэгэл яг л Mercedes-ийн стратегийг ингээд хуулсан бол одоо тэр хоёрын уралдаан дуусахад үүссэн 10 секунд чинь шар дээр пит хийсэн, шар дээр пит хийгээгүй нь 10 секундын зураг байна. Тэгээ хүмүүс болохоор ингэж байгаа байхгүй одоо яг мэдээж л буруу шийдвэр бол байгаагүй. Тэгэхээр амар том алдаа бол биш. Гэхдээ байж болох юмыг одоо тултал нь байж болгоогүй. Одоо максимум нэг л одоо тийм би яг наадэр чийлээд байгаа. Яг Hamilton тэгээд Leclerc орцсон байсан. Лап 10 дээр за ялуу болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт за окей ахаад ялуу болно. Тэрэнд нь орно гэд тэр нь ч болсон. Тэгтээ зүгээр тэр Bottas л тэгэл зам агаад байсан. Тэндээ л байгаа. Тэгэхээр чинь ингээ буруутах харж баг. Гэмбл нь орцсон гэтээ тэр нь орсон ч амжилтгүй орлоо. Тэгтээ шар гарна гэдэг бол угаасаа хинч ойлгомжтой. Тэгэхээр тийм бүр хоёр байтугай шар болно гэдэг ойлгомжтой байсан. Яг зүгээр яг батны юм гээл одоо юу гэдэг Leclerc-ийн үлдээгээл ард нь байгаа Hamilton-ыг оруулчихвал. Тийм яг тэр бол бас ярьж болох асуудал та яг сплит хийхтэй. Нэгийг ингээд үлдээгээ нөгөөтгөө оруулаад бас нэг дараа нь хамгаалах 50 одоо онох юм бол одоо яг онох юм бол Leclerc төрүүлнэ, алдах юм бол ард нь яг Hamilton дараа нь илүү байна гэдэг одоо. Тэгээд энэ юу гэдэг нөгөө нэг Ferrari болохоор хүмүүс хардаад байгаа. Яг өөр баг байсан бол нэг айхтар харддаг те. Ferrari болохоор ингээд нөгөө Ferrari алдаа фейлчтэй гээд. Тэгээд бас нөгөө Ferrari болохоор нь Ferrari ингээд хитрхи ингээд нөгөө нэг өмнө нь ярьсан юмдаа ингээд модельтэй найдаад. Одоо чинь уралдааны өмнө ингээд нэг компьютероор бодуулаад энэ бол нэг л зогсох уралдаан ингээд ингэсэн. Тэгэнгүүт яг амьдрал дээр гинтийн юм болно шүү дээ. Тэрэнд ингээд хурдан хөвсөж шийдвэр гаргаж чаддаг. Плана. Тэр хурдан гэдгийг бид нар ингээд ярьсан шүү дээ. Тэгээд шаарахгүй нэг эмхтэй стратеги байхгүй. Эмхтэй үчин газ гэсэн. Тэгж нэг бас шүмжлээд байгаа юм л л дээ. Одоо өмнөх ингээд олон юмнаас харахад яг тухайн нөхцөл байдалтайг огцом зөрөгтэй шийдвэр гаргахаас ингээд айдаг. Ferrari-гийн одоо пит бол. Наадах чи тэр юутай холбогдоод байгаа шүү дээ. Одоо басар чи энийг солихгүй байгаа л да. Зүгээр Ferrari-д яг нэг шийдвэр гаргалт нь айгүй олон шат дамждаг. Заавал энэ нь одоо юу гэдэг ингээ нэг юм стратеги юун дээр очиод тэр нэг ингээ хараа за наа чи нэрээ тийм болоо гэх. Тэгээд ингээ явдаг. Бус багуудын хоолой илүү шулуу юм шиг байна. Зүгээр шууд пакл ийм боломж байна. Шууд энэ дээр одоо юу гэдэг волф дээр очил за ийм байна яах ингээл. За үзүүлж гэл. Шууд очдөг ч юм уу тий. Тэгээд иймэрхүү ингээд олон нэг бюрокраси гэх юм уу дааш. Тэгэхээр жоохон цаг аваад идэв юм шиг. Энэ одоо ганц нөгөө нэг уралдааны үеэр шийдвэр гаргалт биш. Ерөнхийдөө цаана апгрейд болж байгаа тэг юм ахиж үйлдвэрлэх шийдвэр тэр болгон дээр бас ингээд олон шат дамждаг. Structure нь бас юм данг гацаа. Данг. Энэ дээр бас нөгөө юутай нөгөө өнгөрсөн жилийн Катар үйлөө нөгөө Макларен хоёулаа нөгөө нэг орохгүй байж байгаад балард шүү дээ. Тэгээ тэр нь надад болохоор яг тэрнтэйг адилхан санагдсан. Тэрний нөгөө нэг Гүнтер Штайнерын тэрийг тайлбарлаж байгаатай адилхан санагдсан. Гүнтер Штайнер болохоор ингээд Макларенд яг тэр мөчт хинч ингээд зөрөгтэй шийдвэр гаргаад дараа нь буруутан болохыг хүсээг одоо тэрнээс амар айсан. Хэрвээ яг тухайн момент шийдвэр гаргаад дараа нь тэрэнд буруу байгаад өөр төр нэрх юм бол
яа дараа нь би алгалан за сейф одоо ингээд чимээгүүлээ дугуул бай гэдэг одоо ингээд зөрөгтэй дуурах хүн ингээ гарч ирэхгүй дараа нь ирэх ингээд юунаас хайгаа тий. Тэгээд нэг жоох нэг багийн соёл одоо за хүн чин алдаа гаргасан ч гэсэн тухайн үед байсан өөрийнхөө хамгийн санаараа шийдсэн тэгээд яах вэ гэд уучладаг соёл байна. Үгүй бол зүгээр энэний буруу гэдэг юм соёл байна. Тэгэхээр яг ингээд Макларен яг тэр мөчд ингээд бүгд ингээд дууга хураагаад хинч одоо зөрөгтэй шийдвэр гаргаагүй болохоор алдсан. Бас нэг бодлын бас Ferrari натыг тэрнтэй жоохоос ойролцсон. Одоо ингээд яаж их тэгчээ гэдэг ингээд хэлхээс хүмүүс ч эсвэл жоох яагаад гэж санагдсан. Тэр яг нэрээс багийн доторх нэг соёл тиймэрхүү юм байгаа тий. Соёлын ялгаа байна. Тэгэл дараа нь яг ингээд яагаад ингэж юм бол бид нар өмнө ингэж ярьсан ингээд цаасан дээр бодоод үзэхэд угаасаа юм байсан учраас энийгээ дагсан гэл. Тэгвэл дараа нь энийгээ сайжруулах хэрэгтэй байна гэлээ. Тэр үнсээ үлдчихэж чимээ хүн үлдчихтэй тий. Яг ч юу. Тэгэхээр нэг тийм бас өнцөг байж болох. Гэхдээ яг бид нар дотор нь борж зүгээс мэдэхгүй тий. Гэхдээ яг төрүүлэх бол мэдээж хэцүү байсан. Гэхдээ ер нь баг зэрэг юм бол алдсан нь бол дараа нь харахад л бол яхав тий. Алдсан юм шиг. Одоо иймэрхүү дөр Red Bull дээр харагддаг үстэй одоо машин болохгүй одоо юу гэдэг төрүүлэх боломжгүй байсан ч ямар нэгэн жижигхэн стратеги одоо иймэрхүү одоо үйлдэл дээр зөв үйлдэл хийж одоо хувьснараа төрүүлж чаддаг ч юм уу тий. Тэрийг одоо тэрийг боломж гарсныг Макс тэрийг авч чад төрүүлдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд их гардаг байсан тий. Тэр нэг саяхан төрүүлэлт үлээ. Тэр нэг 2 удаа PT гэхэр бол PT хийгээд нэг оруулдаг. Тэр нэг Хана Шмидт ч хүүдий би буруу юм хийлээс нөөтөн зүг болоод тагж орж ирээ. Макларен өнгөрөө явчихсан шүү дээ. Тий би буруу юм хийлээс нөөтөн зүг бүрт ч юм уу. Тиймэрхүү байдлаар иймэрхүү жижигхэн одоо үйлдэлүүдийг шууд хийж чаддаг. Одоо тэрэн дээр хэрвээ Хана Шмидт хэрвээ алдсан байсан бол Red Bull яач шүү дээ. Яг риск тий гамбл их хийдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм зөвшөөрдөг тий. Тэгтээ зөрүүлээ буцаад ихийг олж ирж магадгүй тийм юм руу зөвшөөрдөг тий. Тэсн тэг жоохон шинэлэг багуудын бас жоохон хандлах гэж магадгүй тий. Залуу. Одоо Mercedes Red Bull дээр нь бол тиймэрхүү юм хийдэж штэ. За тийм байна. За тэг Ferrari-гийн стратеги бас нэг ярен сэдв болсон. Манай Discord үзэж байгаа хүмүүс бас тий нэг Ferrari-гийн фитболын зураг явуулаад нэг явуулаад тэгээ маань нэг үзэгчээс нэг за 4-ийн дагаа Ferrari-г нэг жоохон төрөлүүлээ тэгээ хойно хийлээ. Стефасиг жоохон яахгүй болохгүй гэдэг. Зарим нь болохоор 3-4-т орчоо зүгээрээ we are so back гэдэг. Тэгээ бас хөгжилтэй бас тэ тухайн яг тэр момент болгон дээр гой тэ бид нар тэгээд юм хаваалцаад явсан. Watch party-аас гоё болсон. Тэгээд хамт орж ирж үзсэн үзэгчтэй бас тэ баярлалаа. Нэг оргил цагтаа нэг 45 хүн 48 үлээ авсан тий. Бид гуравтай баг 50 үлээ авсан тий. Тиймэрхэн болсон байгаа. Дараагийнх нь энэ жилийн юуны нөгөө нэг Driver Championship. Kimi Antonelli-гийн талаар хоёр. Одоо аваргын өрсөлдөөнд Жоржд гай болж чадах юм уу? Гай жоохон байна тий. Яг нэг хувь хүн талаас жоохон сэжин хөрөнгө байна. Одоо яг Норрис алдсан, сая Piastri алдсан шиг. Тэгэл алдаал. Тусах. Арай л жоохон. Магадгүй нэг 24-5 ч юм уу тий. Бас ардаа нэг 2-3 сизон үлдээчээд тэгээд бас нэг үзүүл. Тэгэхгүй яг ялтчгүй нөө юу болох байхаа нэг юм багийн иерархи тий. Тэр бол нөлөөлөх байх. Үгүүдэл Рассел гарч ирэл ингээл муухай хараал тий. Одоо тэгтээ ингээл одоо жишээ нь Шанхай дээр Kimi нэгт яваад Рассел 2-т явж байвал Тото орж ирээд солигохгүй. Одоо тэгээд эхний 6 уралдаан дээр Kimi бүр ингээд 5 төрүүлж мөрүүлээд байвал яа. Ингээд яриад байл. Төрүүлжсэн өөрөө ястай яг машин өөрөө нэг алдаа гаргасан. Дараа нь машин болохоо байж гисэн. Тэгээд нэг хэсэг жоох унсан шүү дээ. Тэгээд улирал дуусчаад ирж ирсэн шүү дээ. Тэр чиг одоо яг тэгээд хэрвээ яг аврагын төлөө өрсөлдөд гараад ирлээ гэх үед маань жоох хэцүү л байх. Яг уралдаан болохын хэдхэн өдрийн өмнө ярилцлах нь байчихсан юм а. Тэгээ яг өөрөө бол машин бол ерөнхийдөө гоё өнгөтэй байна. Гэхдээ яг тухайн үед ч бас юм нууцсан байгаа шүү дээ. Цаанаа бол манай машин алнаа гэсэн. Тэгээ яг тэрэн дээр хэлчихсэн ингээд үнэхээр ингээд улирлын дундуур ингээд бас аврагын төлөх боломж гарч ирвэл би бас
сүзмээр л байна. Гэх нэг юм хүүхдийн ярьж тийм юм сурна шүү дээ. Угаасаа одоо байгаа байдал нь хөргөн жоохтой. Тийм ярьж байгаа юм. Тэр нэг Netflix-ийн юм дээр орсон байгаа нөртлээ яг нэг жоохон өрхөх яваад байгаа шүү дээ хөрнө. Ажил юм бүржүүр шүү дээ. Өөрийгөө холны мөнгө гэсэн нэг жоохон тийм. Тэгэхээр яг түрүүн толгойг хэлдэг шиг одоо эхний хэдэн одоо рейс ингээ ерөнхийдөө ингээл төрүүлээ раслаас илүү байгаад ах юм бол яг өөрт нь урам зориг ороод тэгээд түрээд явна гэхээс яг ингээд юу бол яахгүй хаа. Ингээд юу тийм бол орж ирэлгүй зааж юу арай ч тэхгүй бах. Тэгтээ юу гэдэг нөгөө талаасаа ингээд расл нилээ ингээд тасарч штэ өөлөлөнд. За тэгвэл ч гэж ингээ юу орж ирэх. За расл тусал гээл. Юу мөгийн стратегийн солиол за чи чамааг шууд юу хамгаалах юу оруулаа гэл. Угаасаа тийм ирэх байна. Гэтэ тэгж өрсөлдөх хэмжээнд байх уу? Харин шатгал. Бус багууд нь тэгж растаг гавлж байгаа тийм. Ард нь зүгээр яг Кими өөрөө байгаад их юм шиг хоцроод жоо. Тэгээд энэ дээр бас ингэж бодож байгаа. Одоо шинэ Кими хоёрт Расл нэгт байгаад байвал Кимиг бол ард нь хамгаалуулна тийм. Эсрэгээрээ байвал Расл нөөлөх баг. Чадахгүй л их баг. Тийм л. Хэрэг хол байхаас шалтгаалаад. Нэг 20 30 оноо ч юм уу 40 оноо байвал Расл нэг жомолцаал нэг яаж үгүй гэж хэлэх арга болол явах. Хэн бол Кими бол yes гэл. Хоо. Окей. За дараагийн сэдв бол тийм манай үзэгч бас те Mercedes Kimi-гийн амжилт энэ жил хэр байх уу? Перез байх уу? Piastri байх уу? Яг нодлон ягаа нэг би одоо уучлаарай нэрийг мартчихжээ. Mercedes-ийн нэг Russell нэг амар фэнэсттэй. Манай Russell яриач гэл. За манай хүн буцаад ирээрээ одоо чамааг чиний комментиг төлөөч шүү. Би бол жишээ нь чиний коммент төлөөч. За энэ жил одоо Russell тэгээ яг яах юм? Амчих уу? Авраг болох уу? Бичээрэй. За шууд ботны авраг гэж байгаа хөө. Гэтэ үлрэл эхэлж байна. Үлрэл олт тий 24 уралдаан. Юу ч болж болно. 23 уралдаан байна. Нэг тийм зураг өстэй. Яг нэрээ харин 23 чээр нэг 23 байх уу? Тийм тий. Юуны зураг байсан шүү дээ нэг нодлон жилийн эхний юуны хэлээд ингээд классификейшн байгаа байхгүй P1 тэд гэсэн. Тэсэн чи яг нодлон улирал дууссан яг тэрний дагуу дууссан юм билээ. Яг Norris ороод Piastri ороод Max ороод тэгэл Leclerc биш Russell ороод Leclerc ч үлээ байрын салчлаа. Russell тэгэл Max үлээ. Тэгсэн нэг тим яваад исэн. Тэгээд би тэрний яг юу энэ жилийнх нь юуг нь харыг мартсан ч. Одоо бол яг Russell, Kimi, Leclerc Hamilton гэсэн яг ингэ дуусах үгүй яа. Нэг тийм зүй тогтолтоос хүмүүс олоод харцсан байлаа. Одоо ч дата их болцсон. Юунаас ч ямар ч зүй тогтол гарах болчихлоо тий. Үзэгч бас нөгөө хоёр юу яасан нөгөө нэг opening team гарцсан л дараараа гэж жалаашд гарч ирээд нөгөө тэгээ нөгөө уралдаа эхлээд явдсан шүү дээ 22 жалаас тэрэн дээр нөгөө Kimi юу яацсан л шүү дээ ингээд нэг яг өөрөө ингээд эхлэлтэг дээр ингээд хамгийн баг фаны Kimi л байлаа ингээд яг амар сериусны гарч ирсэн. Гараа ингээд игцэн. Тэгээс подиум авчаа тэгээ подиум дээр ингээд ийм юу үзэлээ, жестер үзэлээ. Яри дараа яри. Мэдгүй зүгээр фаны ингээд чи хин ингээд итгэлээ. Раслын ярдсан тэр энэ байхгүй болсон шиг. Энэ бол Криштиану Роналдо тэгээд биш. Криштиану Роналдо ёо хин Роналдиньо гэж голж чирэг гэдэг. Тий яг тэр шиг тий. Тий стример интернет яриа. Раст подиум дээр гарсан нөгөө тийс. Ингэсэн. Тэр одоо нэг санаанд бол мемэ яваал тэгэл тэр нь бүр өөрийнх нь болчлаа тий. Тэр яг бидний нүдээр тэр харж байгаа Раст өөрийгөө харж байгаа жоох өөр ах шиг энэ тий. Дотроо л алаад тэр манай он тэр хоёр хамны дунд нэг гиснээс хойш л байгаль тэрийг гал ийгээл. Тэгээд ахтэй өөрт нь сайхан байлтай байна шүү. Би өөрийн баталж. Одоо тэгээд төрүүлээд давраг болж ийл. Тэгээд тэрийг юугаа инуулаагаа. Инуулонгаа инуулгаа манайс тавраа байх гэж. Тэг мундаг байсан араас л тэгээд Антонелли бас сайн байсан. Гол нь нөгөө машина эвдчихэд эргэж ирээд квалига 0.16 байлаа те бас нэлээд хаа нийцсэн гэдэг. Бас багийн механикуд хурдан засан. 3 цаг 40 минут дотор гэсэн тийм байсан баха. 1:20 идэт тэгснэ 4 идэт тий гарцсан явчихсан. Тийм бас нэг том юм уу сонирхолтой одоо сайхан мэдээ байгаа. За тэгэл Kimi Antonelli тий
манай үзэгчдээс техникээс гинт өсрүүл бити гахаараа тий. Ийм буруу биш. Өнгөр дээр тогтсраа. Цаажил сүрийн дээр явчихлаа. Албаасны. Төсөв нэгсэн л. Тэгээд Kimi болон тэ Mercedes-ийн талаарх комментуудаа эсвэл Mercedes-ээр бахархаж байгаа Mercedes-ийн фэнүүд. Бас Mercedes-ийн багийн фэнүүд эсвэл Russell-ийн фэнүүд Kimi-гийн талаар тэ юу гэж бодож байгаа. Энэ жил юу болох талаар таамагаас төвшүүлээрэ. Mercedes-ийн фэн биш бидний хувьд бол энэ жил хамгийн том гоё өрсөлдөө үзүүлэх найдлага одоо Max юм уу Kimi хоёр болчиход байна да. Эсвэл Ferrari хурдан болох гэдэг гурван юм байж гин гэдэг үнцэг гарч ирэх гээд байгаа би бол. Яг өнгөрсөн жилийн шиг одоо McLaren шиг Mercedes тасраад явчвал 3 дахь хүн хэн байх вэ? Эсвэл Piastri-гийн оронд Kimi. Хэрхэн үзэх вэ? Тэр сайн үзэж чадах вэ гэдэг. Гэснээс бас яг ингээд дараалалаар явах юм тий. Дараа нь юу. Багууд Piastri-гийн талаар. Тэгээ. Бас ярихгүй болохгүй тий. Дөрөв жилийн одоо бас аврагын төлөө нэлээд өрсөлдсөн нэлээд сайн эсгэж маань бас энэ улирлыг одоо бас дуу шуудаа эхлүүллээ тий. Зөө. Яг л нэг хараал нугасаа дуусахгүй байгаа. Австрали хүн тий Австралийн уралдаанд ямарч подиум дээр хэлсэн юу подиум байх вэ? Эхэлчихдэггүй шүү дээ. Тий эхэлж чадсангүй. Тэгтлээс яг өөрөө нэг одоо юу гэх юм бас л нэг багуудын одоо шин байгаа байдал өөрийн мэдээгүй байгаа байдлаас бол бас лийцэн хэмжээстэй 100 км илүү хүчтэй одоо байсан гэх юм уу. Тий. Төсөөлөөгүй огцом хурдсан тий. Ирсэн. Яг жолоочи алдаа 50-50 л гэдэг шиг байл шүү дээ. Өөрөө миний бол буруу байсан. Гэхдээ би тим болно. Одоо тим их хүч ирнэ гэж байгааг тэмдэглэв. Төсөөлөөгүй гэдэг. Тайлбарласан мөлий. Харамсалтай. Тэгээд нөгөө хан дээр балкат нь хуулраад ингээ бетон гараад ирсэн. Бетон дээр нь хүмүүс ингээд Оскар бас хэрэгэж зээл шүү дээ. Энэс нэг хөдөө хад модон дээр нэг өөрийнхөө нэрийг бичдэг шиг. Биш юу вэ? Камераас гарчсан сэдв бистэй. Нөгөө Шавшанкийн шоронгоос оргосон ямар redemption бэлээ. Шавшанк redemption л тий. Тэрэн дээр гардаг үстэй яа. Энд байв гэдэг. Тэ энэ байв бичсэн байдаг. Хэн бэлээ нэг гэдэг. Тэр шиг Morgan Freeman харна гэдэг. Харамч нөгөө нэг амиарлт нэг үгэн байдаг шүү. Үгэн тий. Номын санч үгэн. Зэггүй юм. Номын санч үгэн. Тэгээ тийм болсон. Тэгээ тэрний өмнө бас яг нөгөө австралчууд бас нэлээд дайлжсан юм шиг байлээ сошиал медиагаар Лондон Норрисыг одоо жишээ нь өнгөрсөн жил буян болоод ялагдсан учраас. Лондон Норрисын зургийн өмнө одоо янз бүрээр зураг авахлаад бахан дунд туруу гаргаад нөгөө нэг жолооч нарын нөгөө циркет дээр байгаа баах юмныхын урд ингээд дунд туруу мөрөө гаргацсан Лондон Норрис. Тэгт дайлжсан тэгээд карма эргэн ирсэн мэн карма нэг үл. Яг өнгөрсөн жил нэлээд олон хүн нөгөө бороотой учраас formation lap дээр бас Австрали дээр асалж гарчсан шүү дээ. Хажаар гараад үйл явжсэн. Тэгэхэд зүг зүгээр ахт. Formation ч биш юм байл л шүү дээ. Тий зүгээр тойрог. Бүр тэрний өмнө юм байл шүү дээ. Тэгээд явж хагаад хан мөрөгцсөн. Хан мөрөгтэй бүр тэгээд одоо уралдахгүй болтлоо гэж мөргөд байгаа. Тэ одоо уртлын ингэж шүргэж мөргсөн ч одоо яа их гисэн. Энэ Макс шиг та Максны тэр хөвдөлчид янз засдсан шүү дээ. 30 минут дээр. Тэр шиг бас нөгөө ингээл зам дээр инженерүүд ингээ өргөцсөн багт л баг вингийн солилцдог шүү дээ. Тэ нэг юун дээр ирээд. Тэгээд бүр тийм биш бүр анх нэлээ ахтар асал хийгээд баларсан. Хүмүүсийн одоо таамагаар хэм одоо онлайн ертөнцид ярьж байгаа McLaren-ы талаар бол ерөнхийдөө их чимээгүй байна. Түрүү нэг захиас хэлсэн шиг. Чимээгүй байгаа нь одоо муу хэрэг юм одоо муу гэсэн хандлагатай байлаа л дээ. Одоо бид нар уралдаан гэдээ ярихаар одоо гарааны тухай ярьж байна, Ferrari-гийн тухай ярьж байна, Mercedes-ийн тухай ярьж байна. McLaren гэхээр одоо Оскарын осолцсон тухай ярьж байна. Өөр одоо ярих юм алга. Тэгэхээр өнгөрсөн жилийн аваргууд ингээд ийм чимээгүй байгаа нь муу мэдээ. Ямар ч юм оролцоо байсан үү шүү дээ. Ерөөсөө тийм яг Зак Брауны харъя л та юу гэж. Их дамжсан юм байна. Тэр жилээр ялтаж нэгэдсэн биз дээ. Энэ тэнтлийнээс нь шавь хийсэн. Ватер шиглээд юу гэдэг л дугааны явсан суугаад байсан биз дээ. Өнгөрөл.
Тийм байна. Ландо Норрис 5 дурсан уу 6 дурсан уу? Эний Макси өмнө Тэ 5 дурсан тэ. Тийм байна. 51 секунд. За тийм. Макларны хувьд бол юм байна. Дараагийн сэдв болохоор Red Bull болон Lindblad. Red Bull багийн хувьд болохоор Max бас яг түрүүн Экавас хэлээдтэй уралдаан хойноос эхэлсэн учраас яг урд үдсэн бол ямар байх юм бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хажаар юм ашиг өвдөрсөн. Тийм. Тэрэн дээр. Тэр юун дээр уншсан. Би бол Үс болсон юу уншаагүй тийм. Битсэн шүү. Тэр юу гэсэн хажаар өөрөө ингээд нөгөө батарейгаа ингээд хитрхи ашигласнаас болоод гэх юм уу? Нөгөөх нь начаал ирэхээр. Тий. Тэгээд нөгөө ингээд яг гой хуваарлт байхгүй учраас нэг юм ингээд хитрхи их ажилласнаас олж халж ивдэрсэн гэдэг нэг тийм яриад байна. Би бас хальтал харсан л та зүгээр ярилцлаган дээрээс нь тэрний талаар мэдээлэл жоо ховор тий. тий. Яг тэрийг бол угаасаа бид нэг нарийн сайн мэдж чадахгүй шүү дээ. Гэхдээ яг нэг гадагшаага өгж байгаа мессеж нь болохоор ингээд бүр нэг амар том яг ингээд юм гинт бол эвдрээгүй. Тэгээд яг нөгөө юмаа зохицуулж ажиллах дээр бид нар ингээд хуваарлтын нэг буруу хийсэн учраас. Тэгээд хажаар одоо жишээ нэг байраа хадгалахын тулд илүү ингээд шахаад ингээд одоо батарейнд deployment хийхдээ ингээд их илүү их ачаал өгөөд исэн. Эсвэл нөгөө батарейн дуусчаад хахад ингээд нөгөө юмнаас юм шаардсан юм. Нэг тиймэрхүү нэг ингээд нэг зохицуулж ажиллахын нэг буруугаас болж эвдэрсэн. Тэгээд тэр нэг хитрхи халаад эвдэрсэн гэдэг тийм тайлбар байх шиг байл шүү дээ. Тэгээ манай үзэгчдээс те яг зөв үнэн эсвэл яг нөгөө баттай тайлбар мэдчихэвэл те доор комментэр үлдэрээ. Гэхдээ ямар ч байсан эргүүлээ. Энэ дугаар ороход бас тэр нь гарцсан байж байна. Одоо л мэдэхгүй байна. Тэгээ уралдаан Гэтэ очоо нэг ч өдрөөр гарцсан шүү дээ. Шал бодлоо ярьж тэгээ. Тийм үе бас байдаг те. Наасан биш шүү. Яг нөгөө эргүүлээд л нөгөө анхны мотор те энэ жил анх удаага мотор хийж байгаа баг гэдэг рүүгээ буцаад ирж байгаа те найдвартай байдал. Яг туулах хэвээр зовлон одоо үүсэх юмуд нь байгаа те. Яг шалгаагүй үлдсэн юм бичнэ мянган юм одоо байгаа шүү дээ. Бид нар бүгдийг мэдж байгаа гэж бодож байгаа ч гэсэн те болдог юмнуудаа бүх нөхцөл байдлыг одоо шалгах боломжгүй ч гэсэн. Тэгэд яг тэр нөгөө Red Flag гэдэг нэг подкаст дээрээс Гүнтер Штайнер тэгээс л та Red Bull л баг энэ жил 4 юм уу 3 тал орно гэд. Тэг яагаад ингээ Макс бахад чи юм гэд нөгөө нэг хоёр талчгар нөгөө хоёр нэг юу ч мэдгүй хоёр гар цаа тэрийг ингээ баян хийгээл ингээ Гүнтер нь болохоор яг ингээ нөгөө team principle interest болохоор ингээл хамаагүй сэтгэл санаас хавлахгүй тэгэл хамаагүй ингээл юу ярин заа нөгөө хоёр нь ингээл бидний гаргаж ирдэг яриад ингээ таанд ингэшлээ штэ юу гэдэг та нар гэл нөгөө тэгдэг юм да. Тэгээ Гүнтер болохоор тэгээ Гүнтерийг баян хийн. Чи ингээд тэрэнд очиад яаж хамгийн сүлд орох уу заагаад өгөөч гэдэг. Сүлд нэг Астон Мартин нэг бас хийгээл. Чи баг хиний оронд Ньюгийн оронд орчих юм биш үү? Чи Астонд орчичвал мэдээж бас одоогийн шиг хамгийн сүлд оронд. Гэтэ чи хамаагүй хямдханаар хийдэг байсан шүү дээ. Хаас чи баг тэдний хөрөнгө оруулсан мөнгөний 4/1-ээр л хамгийн сүлд ордог байсан. Чи очиад мөнгөний баг хэмнээд өгчөөч нэг. Тэрийг сайхан явуулж. Тэгээд Штайнер хэлж байгаагаар яг нэг Red Bull те одоо бол сайн харагдаж байна. Гэхдээ ингээд янз бүр юм гарч ирд юм аа. Яг ингээд бодоогийн зөндөө гарч ирнэ. Тэгээд Ferrari одоо хичнээн одоо 100 жил мотор хийсэн, Mercedes одоо 100 жил мотор хийсэн те. Тэгээд одоо яг 100 ч гэжтэй яг нэг хагас 100 жил уралддаг мотор жингийн мотор ч ойрсон ондоо байт юм л да. Одоо уралддаг мотор ингээд хийгээд одоо алдаж болох бахал бүх юмыг алдсан. Тэгээд ингээд эндээсээ сурсан юм их байгаа. Тэрийг одоо Red Bull-с хуримтлуулах шаардлагатай. Тэгэхээр Red Bull-ийн машин одоо нэг 20 уралдааны эхний 6 уралдааны нэг хагаст нь ч юм уу өвдөрөх магадлал маш өндөр. Тийм болохоор Red Bull бас хэцүү найдлага тавих хэцүү гэж байна. Фэнүүдтэй жоохон бас харуулгатай байна шүү. Нэг Максны төрүүлэх бах. Тэгээд тэрэн дээр над дээр санаад байна. Тийм гарсан. За дараагийн Red Bull-ийн кампи одоо нэг сайн мэдэн те. Arvid Lindblad 7 дугаар байранд орж хамгийн залуугаараа оноо авсан 3-т орж байгаа юм лээ. 18 наст хэд оног. Нэгтэн Макс 17, Kimi 18 нас байт юм лээ. Тийм болсон. Тэгээд
Гэхдээ бас аюул сонирхолтой тий. Одоо дундаж багт гэх юм уу тий. Дундаж дотор ингээд тойн урдаа байдаг тийм. Багт орж ирээд хамгийн анхны дебют бол дандаа ингээд тий. Шууд он авсан. Урдаа эхлээ шүү 3-т ороод нөө хажираа өгөөцөө. Тий шууд алгуулсан. Хажир юу болж нөө би ч рээдгүй. Ахын дөнгөж эхэлж явсан чинь. Хоёр дараа бараг. Тэгээ сандраа аав юм гэж хэлсэн. За энийг л үзэхгүй л юм. За стаа нэг шиг. Цонодыг араас орох гэж. Миний Red Bull-ийг арай ингээл дуусгах. Канапа байваа дараа яач ваа чигээ. Тэгэхээр нэг тойргийн дараа буцаагаад яг байраа юмс ертөнц байр орсон тийм болоод өнгөрсөн. Гэхдээ тэрэнд бас нөгөө эхлэхэд хитээс үлээ Lindblad 9-өөс үлээ те. Аа. 3 жоо хавар гэсэн баха. Тий 9-өөс 4-лөө үлээ 3-лөө өсөрсөн юм билээ. Тэгээд тэр бол бас яг нөгөө нэг яг тэр ийм тэр мөчч ч одоо нэг тийм реакц гаргах чинь бас яг нэг сурсан юм яг хүний байгалийн л одоо нэг авьяас юу ингээд гарч ирж байгаа шүү дээ. Нэг богинохон мөчт нагуур загвар зайг мэдрэх те. Тэгэхээр хүмүүс за ер нь Lindblad бас яг байна те. Одоо юм байна гэдэг тийм ирээдүй байна. Тэш магтаал дүгнэл. Би тэр нэг ярилцлагыг үзэж байхад хүртэл нэг тийм том хүн шиг яриад юм бэл. Одоо Кими одоо чи нодлон лоосон ч бас ингээл те жоохон ингээл сагсан ч галтай нэг юм хэрэгс шүү дээ. Lindblad ерөөс тийм баггүй амар тогтцсон яриатай юм уу ингээд цэгцтэй. Ерөнхийдөө ингээд толгоон дотор нь бас нэлээ замбараатай л санагдсан. Тэгэхээр тэр нь бас эргээгээр нэг зам дээр уралдах юм дөртөл өөр байгаа хэл та. Шийдвэр гаргалт нь хүртэл тийм магадгүй бас тийм. Надад бол хамгийн түрүүнд тийм л юм тус. Тэгээд албан ёсоор бол Бритиш одоо тий англи хүн юм бэлээ. Гэхдээ Швед дараад. Надад нэг Швед санагдсан. Шведтэй л санагдаад. Ээж нь лөө ээж нь юм болов? Аль нэг талаасаа тий Швед эсвэл хоёул авч өрн Швед гэхдээ Бритиш паспорттой юм шиг тийм бэлээ. Тэр бодвол бас юу яасан баха уралдах гад англиар ирсэн гэж магадгүй те. Тий магадгүй. Тэгээ нэр мөр нь бас юу биш шүү дээ. Тий арвид гшал англи биш биш тий. Тийм бэлээ. Өмнө нөгөө нэг Формула 2 3-таа бол нилээ нэг тийм bad boy одоо муухай нисгч гэдэг жоохон тийм юутай бэл. Одоо нөгөө хүмүүсийг замаас шахдаг, зай тавьж жоохон нэг тийм хатуу уралддаг одоо нэг тиймэрхүү юутай бэл. Тэгээ хүмүүс сая ч нөгөө нэг Питер орж ирэхдээ гинт ногцон зогсоод нөгөө Макс хаанаас нь тагтдаг гэдэгсэн шүү дээ. Нэг тийм болсон. Тэгээд бас нэг хэнийг үлээ нэг хаасыг хамгаалахдаа бас нэг нилээ ингээд жоохон зай өгөхгүй шахаж гаргаж маргаж байгаа. Тэр мөр нь үл яг нэг жоохон тиймэрхүү стилтэй. Гэхдээ Лосон шиг бас нэг бүр тэгж нөгөө нэг ингэж шууд мөрөгчгүй дээдгүй тийм шиг байлээ. Тэр нь бол гайгүй. Гэхдээ бас жоохон нэг тийм хатуу ширүүн тийм уралдаантай нөхөр гэж ирж илээ. Тэгвэл Red Bull-ийн яг тийм нэг калчер тохирсон л хөр юм байна. Төгөлөө тий. Нэг яваа нэг хоёр аваар хийх юм байна тий. Яг аваар жоох нөгөө нэг юм инцидент үүсгэх юм байна тий. Магадгүй гэж л. Тэгээ тийм юмараа бас F2-т нэлийн зартай байсан нөх. Амархан нөгөө лимитэн дээр жолоод нь гэдэг чинь тэглэг айгүй амархан очдөг тэгээд хитэрчдэг гэдэг. Лимитээ дандаа ер жоохон давал дандаа лимитэн гадуур жоохон явах гэдэг нөхөр гэдэг. Тийм байлаа. Гэхдээ яг тэрийг гоё балансыг олж чадвал тийм мэдээж. Эрэдэнсгч гэдэг харууллаа. Бас байж болно гэдэг. Лооснаа бараг яачих юм шүү дээ тий. Говчих юм шүү жоо. Тэр нөгөө хамгийн залуу 5 гэдэг дээр чинь бараг Оли Берман тэгээ Vettel байсан уу юу бараг. Тавтахын санахгүй. Ямарсан ер нь амар 5 нэр байл. Тэгэхээр бас ер нь лаг хүмүүсийн л дунд ороод ирж байна тий. Сектор ороод ирж байгаа. Эхний өдөр хаалгыг төгшөж шүлж орж байгаа юм шиг тий. Ер нь бол за тэгээд юм байна. Red Bull багийн гишүүн хамтрагч Лоусон ард дээр бас гацж үлдсэн тий. Ер нь хөдөлж. Тэгээд нөгөө нэг хэрвэлээ хийгэлтэй нэ. Берестэйг урдаан оролцож ирээд. Тэр юу харсан уу? Колумбийн тог. Яа. Кулдаун рум дээр раасл гарч. Босч ажилласан. Тэгээд босцоогаал. Юу ямар яг урд нь байгаа машин яг араас нь авчиж нөгөөт нь гараа авсан чи тэрийг тойроод урд нь байгаа машин тойроод нөгөө талд нь гарсан чи нөгөө яг тэрнийхээ урд нь ловсон бараг зогсож исэн баг. Тийм. Дахиад хоёр дараад байсан. Нэг хажаар бас нэг Монакод нэг гарч ирдэ шүү дээ. Тэр шиг яг л тэр шиг тойроо гарцсан.
Тэр баг ачаараас баг реакц хугацаа байсан баха тий. Ингээ гол нь хамгийн эвгүй ингээд хурдан явж байгаа юм шиг гинт урдаас нь холцсон чинь ингээд ахад носч байгаа юм шиг. Пүү шарвал гэдэг арай. Нилээ эвгүй гарсан. Тэгэл гоё реакшн үзсэн. Лосон Перец 2 те хэрэлдээд эхэлсэн. Бас тий хоорондоо үзээд 16 жил үзээд эхэлсэн. Тэгээ хуучин найрлаг. Тэгээ Лосон болохоор одоо нэг авраг болоход үзээд байгаа юм шиг чи 16-ын төлөө үзэлчээж надад шал тэнэг зан гаргасан гэж комент хэлсэн. Тийм байл. Перец болохоор би энд уралдах гэж л ирсэн. Энэ бол зүгээр л миний одоо рейс хийж байгаа. Тэгээ бид нар энд уралдаж байгаа юм чинь тэгэл би уралдана шүү дээ. Тэгээд өөр яах юм бэ гэдэг тийм. Ерөнхийдөө би энд нэлээд дургүй юм шүү те. Яаж ч дондор авцсан юм чи. Тэгээд интернет бол Перецийн талд орцсон байлээ. Яг комментод уншихад. Одоо бол бүгдээ Перецийн талд. Чи юунасаа гараа хараад нэлчээ. Мэдээж бүгд одоо уралдааны жолооч тэгэл хиддгээр байр байна уу тэгэл уралдах машинаа үүсгэж байна. Тэрнтэн дээр нэг лоосон одоо тэгээд эхний 11-р байрнаас хойш зүгээр ингээд хамаагүй явах байсан тийм. Нэг тийм болоод өнгөрсөн. Нэр Cadillac гэснээс Bottas ч бол нэг 5 грейд юутай торгуултайсэн шүү дээ. Тэр тэгсэн чинь юу юм бэлээ? 13 буюу түүнээс дээш торгуултай одоо дотор байраар торгуулсан бол ерөнхийдөө 12 жил биш 12 сарын дотор нойлдог. Тийм дүрэн байгаа юм байна. Тэгээд ямар нэгэн пенальти аваагүйгээр шууд байрлаас эхэлсэн. Хүн хилцэх хугацаанд бас. Тийм. Тэр чи юу жилээд тгэлээ. За. Тэр дүрмийг бас нэлээд дүрмийн номны хойноос ухаж гаргаж ирсэн баг те. Хүмүүс чинь за би баг 5 аавн гэж яриадсэн те. 5 нөх юм шиг яриадсэн шүү те. Чи өөрөө болохоор тийм бохоггүй. Тэгээ хүмүүс яагаад гээд нэг тийм байт ингээд гараад ирсэн. Окей. Тэр нэг 13 билүү 12 жилөө грид дотор байх юм бол найлдаг гэдэг. Тэрнээс илүү байх юм бол магадгүй бас ингээд аваад үлдээд юм шиг. Хэр хүн шийдэх. Хүн шийдэх гэдэг утгаар нь тий. Хүндгийн тэрэг гэдгээр нэ. За тийм байна. Манай үзэгчид лайк, share, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн сэдв. Бас та бүхэн Red Bull-ийн талаар комент үлдээгээрэй. Энэ жил нэг бас уралдаан зам тэгээд цаг агаараас болоод бас гоё юм болох бах те. Одоо магадгүй түрүүн гана хэлсэн чиг Red Bull одоо нэг төрөлн тэгээд тайван байгаарэ гэдэг шиг. Тэгэхээр Red Bull таардаг машин байна, McLaren таардаг зам байна, одоо Ferrari таардаг зам байна гэдэг сонирхолтой болох магадлал өндөр байгаа. Одоо нэг Ferrari гэснээс хятад одоо дараагийн 7 хоногт одоо энэ 7 хоногт гэсэн үг. Ferrari юу хийж байгаа? Апгрейдэд угаас ирж байгаа. Тэр нь дандаа нэг юутай холбоотой, аэротой холбоотой юм шиг л. Тэгэхээр нэг хятад чинь дандаа Мельбурнийг бодол илүү нэг тойрог одоо тойрог нь эргэлт ихтэй, шулуун арай багтай. Гэтэ шулуун ихтэй шүү дээ. Яг байгаа. Гэхдээ нэг Мельбурний шулуун нь бол юм байгаа байхгүй. Шулуун байгаа. Гэхдээ нэг юм илүү өгнөх. Тэгэхээр нэг батарей цэнгэлж мэлэгт илүү төхөмтэй юм да. Тэгээ эргэлтээ ихтэй учраас одоо манай машин тарах магадлал өндөртэй гэж. Өнгөрсөн жилийн сая уралдаан дуусаад нэг ер нь Максаас ярьцлага авсан юм хэлээ л дээ. Чи одоо Макс одоо энэ байгаа одоо нөхцөл байдал уусаа дургу байгаа. Шууд энэ ил дотор бүх юмар илэрхийлж байгаа. Тэр ч тэр одоо бүх дургуусл илэрхийлчихэд дууссан чинь сурлагч нь за дараа 7 хоног Шанхайд арай жоохон байдал дээрдэнж найдаа даа гэсэн чи Макс. Чи тэнцээ шулууныг харсан уу? Тэгж хэлсэн хариулсан байлээ. Гэтэ шулууныг харсан уу гэдэг. Тэр шулуунд нь удаашраад байгаа тэрэн л ер нь бол нэлээд дургу байгаа гэдэг жисэн дээ. Харъя. Харцгааг бүгдээрээ. Тэр нөгөө F1 групп дээр хүмүүс бичиж эхэлсэн Шанхайгийн пилот байна уу мэн үү те. Магадгүй манай үзэгчдээс бас зөндөө үзэхгүй явж байгаа хүмүүс байж байгаа шүү дээ. Тэр хажуунаасаа бас яг тэр нөгөө юу айгу сонсогддог гэсэн одоо нөгөө супер клипинг гэдэг. Тэгээ шулуун дээр мотор нь гинт орилоод эхэлнэ. Ягаад тэгэхээр араанд нэг доошлоод өндөр RPM дуурайд эхэлнэ.
яг дэлбэрэх гэж байгаа юм шиг ингээд дуурайд удаашраад эхэлдэг гэдэг. Тэгэхээр хажуунаас нь сонсож байгаа сонсвол манай үзэгчдээс те бидэртэй уулзаарай. Түрүүн Закегийн бас нөгөө тойрог гэдэг яг watch party дээр нэг хэлсэн шүү дээ. Тойрог гэдэг чи эргэлт биш юм уу гэдэг. Би дандаа юуг нь андарч яриад ингэ балаа. Төрн гэдгээ Заке дандаа тойрог гэж. Шоо тэгэр тэг. За одоо гоё ганганы за сүүлийн гоё чинь нөгөө Audi байгаа шүү дээ. Audi-оос оноо авсан ихний уралдаанд. Хас байгаа бас. Тэ. Гэхдээ яг нөгөө шинээр орж ирсэн 3 баг дундаас гэдгээр одоо хамгийн одоо Audi группийн л формулагийн анхны уралдаан юм дээ. Тэрэн дээр оноо авч чадсан. Тэгээд бүгдээрээ баяртай байгаа. Gabriel Bortoleto 9-р байранд орч. 2 оноо авчихсан. Тэр яагаад зогсон юм шнүү? Юг Хүлкэмэргийг юм. Биш ээ. Bortoleto Q3 дээр уралдаж чадаагүй шүү дээ. Яагаад зогсоод? Тэмдэг. Тэр бас нэг проблем PU power unit-ийн проблем гарсан мөлөө. Тэгээд тийм л тэрнээс биш яг Aero-ны юм жижиг санжиг юмтэл бол юм шүү дээ. Q3 дээрээс гараагуудаа харамсаж байгаа. Тэгээд тэгтээ оноо авсан боломж их байна. Баяртай байна гэдэг. Ямарсан. Тэгээд Хүлкенберг ч бас машин нэвтрээд гарч ирж байгаа шүү дээ. Эфдрээч явахдаа нэг procedure буруу хийсэн гэдэг. Эхлэх шүү дээ. Орлоогүй. Би тийг харин эхлээд тэгж ойлгосон. Тэгээд сүүлд уншсан чинь тэгээд засах гэж оролдоод юм эвдэрсэн байсан болохоор гараагүй мараагүй гэдэг шүү дээ. Яа тийм бол тэгээд процедур буруу хийгээд ороод ирсэн ч гэсэн торгуулаад тойроод явж болдог байлгүй дээ. Бүр за чи чадахгүй мэн бол. Болдог бах уу? Нэг баг сая харуулсан бодлоо тий. Тэр чинь бас юутай юм бэлээ. Нөгөө нэг quali яхасаа жилүү нэг formation яхтаа жилүү явсан яваагүй шалтгаалаад бас оруулдаг уралдаанд оруулдаг гэдэг юм л шүү дээ. Тэгээд ягаа нэг уралдаан эхлэхээс өмнө Max өөрхийн юм бэлээ 3 хэсэгчийг тэгээд за оруулъя гэдээ оруулсан шүү дээ. Бас нэг тийм нарийн нэг юу техник юм байд юм шиг олдах хэвээр юм. Заавал энийг хийсэн бийж уралдааныг орно гэдэг нэг тийм байд юм шиг. Гэтэ би Хүлкенберг яг юу басна сайн. Тант. Яг нэг хөглөө 4-5 гэж зэрэл ороод ирсэн чи Piastri Хүлкенберг хоёр байхгүй болчихсон тий. За зүгэл. Нэг дээгүүр нэг явдсан шүү дээ. Харч дунд нь заа үлдсэн. Хин хэний барилч юу гэдэг. Хараад чи Piastri нэр байдаг. Энэ яац юм бол. Тэгэл яг заа ойлгохгүй байжсэн чи нөгөө 5 гэрэл 8 хурд дунтраа яваад шүү дээ. Тэгээд гэл нөгөө юм явж итл хүмүүсөө миний дэлгэц гарахгүй байна үний хар гэ. Тэгээд бас дундуур нэг хойтой шингсээр аваад. Зэцтэй. За ингээд хамгийн сүүлийн сайн мэдээ юм те. Одоо муу мэдээ рүүгээ бүгд орцгоё те. Муу одоо муулах хэдэн баг. Хальт нөгөө Вильямсыг ярихад хүмүүс Идрестэй мос азтай болгоо чи энэ жил Астн байгааг бол старт болж байгаа гэдэг. Нэг тийм комент яваад те. Тэ юу ч харсаггүй те. Хинээс нэр нь орж ирсэн. Тэр бас чимээгүй байгаа. Гэхдээ чимээгүй байгаатаа баг Вильямс өөртөө баярлж байгаа те. Хүмүүс нэг ярихгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн жил гаргаж исэн чимээг нь бодоход хүмүүс одоо ам асуух жил нь энэ жил. Одоо өнгөрсөн жил бид тэр энэ жилээ хайцсан бидний 26 онд хараараа гэдэг Астон Мартинтай нэлээд адилхан мессеж өгөөдсөн юм байна. 4-5 сард ч тийм баг тий. Тэгээд тэр нь одоо фейлдж байгаа. Тэгээ Ваулстай өмнө нь хариуцлага тооцох хэвээр юмстай гэл хүмүүс тэгж амар ярьжсэн. Гэхдээ одоогор бол нөгөө Хаасынхаа доор, Аудигийн доор Рейсэн бүл бүгднгийнхэн доор тий Альпинтайгаа үзээд явж байгаа юм тий. Альпин Газли авцсан нэг нь авцсан. Тий. Ер нь л ард нь бол яг Cadillac Aston Martin л баг шүү. Тэр ярих бол урд байна уу юу гэл. Тэгээ эхний 7 хоногийн ранкингаар бол Williams нэлээд хавшилсан. Гэхдээ мэдээж хүн болгоны амны бай болоод байгаа. Зураг оруулаад зөвхөн яриагаа оруулж тий. Подкаст хийч юунаас ш. Хатлагаас юм бодлоо. За тэгээд Aston Martin тухай ярьчихсан шүү дээ. Тэгээд чи одоо нэг нь нэрч юу яасан юм бэлээ шүү дээ. Одоо уралдаан яг дууссан юм зүггүй юм бэлээ шүү дээ. Aston Martin хоёрыг чинь юм бэлээ. Тий. Яг байр өгөхгүй. DNF болчихсон шүү дээ. DNF гэж одоо яг үзэж байгаа мó үгүй. Alonso DNF, Stroll 15 lap. Тэгээд нөгөөс нь уралдааныхаа 90% гүйцээг учраас дуусгасан гэж үздэггүй байр өгөхгүй гэж дуусгад юм бэлээ. Энд чинь 2014 онд
Bianca устгаж ирсэн гинөө. Бас яг Австралид бас ингэ юм болж ирсэн гэдэг тэр давтагдлаа гэж хэлсэн. Уралдаан дуусаад ч гэсэн бас сурвалжлагч Стролоос за ингэ уралдаан дуусгалаа гэсэн. Уралдаан дуусгалаа гэж. Юу бид нар уралдаагүй шүү дээ. Чи 20 мөч уралдсан манайх зүгээр л тойрсон шүү дээ. Тийм ярьслаа гэсэн. Тэгээд Шанхай дээр тэгтээ партнууд ирнэ гэсэн үү? Тий. Алонсо бас хэлсэн. За юун дээр бол жоохон пүүшлэнэ гэсэн шүү дээ. Шанхай дээр. Тэгэхээр яг пүүшлэнэ гэдэг нь яг юу хэлж байгаа юм бэ? Ямар ч сан дуусахын хувьд бол дуусах юм шиг байна. Уралдаанаа. Тий. Стейшл байгаа юм тэгвэл тий. Уул нь манай хүн ч бас амар эхэлсэн байл шүү дээ. Алонсо бол тий. Шууд ингээл 2-3 машин гүйцэрүүлээд эхэлсэн байл тий. Тийм л шүү дээ. Нилээн 5-6 машин гүйцсэн байл шүү дээ. Тий нилээн явцсан нилээн. Агаас эхэлсэн. Тэгэхээр бол авис байна. Лендүүлж чиг тий. Бас авраг болж мэдхээр хүн биш үү гэдэг. Тийм бага. Тэгээд Астон Мартиныг тэгээд дэлхийн нийтээр муулж байгаа ч гэсэн бид гур бас нэмэрлээд яагаад яах вэ? Ингээд орхиё гэж бүгд харсан тэгээд та өөрсдөө тунгаар нь за. Харин нэг сонирхолтой нь одоо хэр хурдан одоо бүх буцаа нормд орох тий. Сэхэл авах нь хэр хурдан байх вэ гэдэг л. Ер нь тэгтээ энэ жилээ хайж байгаа юм шүү. DC нэг тэгсэн байсан. Яг гоо эргэж ирэх юм дэрнэ. Тэгтээ амар өндөр ирнэ гэдэг. Ерөнхийдөө энэ жилийнхэн бажтээр нь дуусах гэдэг. Тий. Тэгээ одоо тодорхой одоо 6 сараас хойш 7 сараас хойш ерөнхийдөө мөнгөгүй болоод машин ахиж хөгжүүлэх юм боломжгүй болоод тэгэл тэн дээрээ стак болох. Тиймэрхүү нэлээ өндөр үнээр буцаж ирнэ л гэсэн. It will be very costly л гэсэн юм шүү дээ. Харин тий. Тэр нэг тийм budget cap байгаа учраас тэгээд ер нь энэ жил ирэхгүй гэдээ бас тэгээд тий. Тэгээд өдрийн үеч ус хилцсэн баг хилцсэн юм шүү. Тэгэл одоо Honda-гийнхэн ямар алдаа гарснаа мэдж байгаа. Тэгтээ дараа жилийнхаа энэ дэр алдаа гарахгүй баха. Дараа жил рүү орцсон баг гэдэг талттай юм нэг хилцсэн л шүү дээ. 27 онд юм байхгүй баха. 27 оны хөгжүүлэлтийн сайн жил ингээ өдрөл байхгүй бол тий. Амар лэлтээсэн мэт тий. Тэр нь бол за жинхэнэ алах гэдэг нэг л. Ямиг одоо бүх юм инженер бүх байдаг юм яачаад нийлүүлсэн бүх юм хэдэн биллионоор нь зодоол. Ялч мотор нь яг үнэхээр мотор нь л Honda л алдчихлаа юм л дэрсэл ганцаараа утга ичж байгаа байхгүй тий. Wolf билүү хэлсэн баха. Aston Martin бүр ингээд өөртөө зорим байж ингээд манахаас болсон. Тэргээс жоохон үг хаяа тий. Яг өөртөө бүр болоод тэгээд Honda-роо очсон тий. Сонголт байсан гэсэн л шүү дээ. Яг тэгээд Honda-гоо муулаад нэг тий хөөцөртэй сонирхолтой нэг бид нар өнгөрсөн жилийн 11 сард л мэдсэн одоо өмнө нь мотор Red Bull-тай багт байсан хүмүүсийн 30% нь үлдсэн. Тэр баг нь ингээд жижигрээд 30% болцсон байсан. Тэгээд тэр backup хийгээд ирсэн гэдэг тий. Үлдсэн 70% тэгээд ерөөсөө өмнө Formula 1-д ажиллаж үзээгүй хүмүүс гэсэн. Тэр дотроо шинэков нэлээд шинэков хүмүүс ирсэн юм шиг л тий. Тэгээд ерөөсөө юм хойноос ингээд эхэлсэн. Тэгээд окей явсараа бол үр дүнний юм болж байна гэдэг. Гэсэн мөлий. Тэгээ Red Bull одоо ажилчдын нэртэй болгоолцсон гэсэн үг. Тэгсэн л ах. Тэгээд Honda-гийн л өөрийнх нь нэг юм сонин шийдрүүд те. За орж ирээ гээл гинт орж ирээл. Яг болоод эхлэхээр за бид нар боллоо гээл болохтоо ингээд тэгмээ та нар за дахиад нэг сонгочихъя гээл ингээд нэг жилээр сонгож байгаа л те. Тэгсэн Red Bull-тэй тэгсэн мэт те. Боллоо 21 он чинь сүүлийн жил нь одоо ингээд сүүлийн жилдээ ингээд аваад дуусгах босгоё гэдэг авраг аваад дууссан. За байхгүй бол яах вэ гэсэн чинь бид нар байгээд ирсэн. Бид нар одоо дахиад алднаа гээл. Тэгээ Honda Racing-ийн нэг юм нэг хаврын тэнгэр шиг. Гэтэ яг хамгийн азгүй нь ингээд хямаг хэцүү зовлонгоо туулаад яг үр шимээ хүртэхтэрээ ингээд таран болж алга болоо те. Тэгээ тэрийг ингээд хадгалаад аваад явахгүй болчоод тэгээ буцаад ирэхдээ одоо ингээд тэр өмнөх баг магаа ингээд хараагаа явуулсан те. Одоо хүмүүс нэрчтэй алдсан. Тийм юм сонирм нөхцөл байдалтайсан. Тэрийг нь Honda одоо тийм гэж мэдээгүй байсан гэдэг л мэдээ яриад байгаа юм лээ. Тэр нөө Andy Cowell гэдэг өмнөх нөгөө принципл байсан шүү дээ. Тэгээ тэр хүнийг нөгөө дэвшүүлэн зайлуулж нэтэр гэдэг нэг тухайд яриадсан шүү дээ. Тэгсэн чинь тэр нөхөр чи яг нэг өнгөрсөн 10 сард нэг тим юм байгааг нь Aston Martin мэдчихээд Японд руу явсан юм биш үү? Одоо тэнд ингээд тэдрийг одоо шахах юм эсвэл одоо яг нөгөө одоо нүүг яриад байгаа 11 сар гэдэг тухайд л яг Японд руу очиж ажиллахаар яасан юм шиг үлээ. Принциплаа болоод за ишгэр маань болохоо боллоо одоо эдрийг ямар нэг аргаар гэдэг
тиймэрхүү бас яг баттай биш л дээ. Гэхдээ хүмүүсийн яаж агаар. Одоо харах нэ. Одоо харах нэ тэгээд байгаа бэл. За тийм байна. Тэгээд үүгээр бид гурвын те Австралийн Гран При 26 оны эхний Гран При тойм яриа подкаст сэдв дуусч байна. Та бүхэн маань фэнтези таныг дээрээ Discord таныг дээрээ лайк, share, subscribe хийгээрэй. Тэгээд бид гуравтай хамт байсанд Баярлаа. дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. баяртай. Баярлаа.